За сайн бацгаана уу бүгдээрээ. Өнөөдөр болохоор Python-гийнхаа цуврал хичээлийнхаа 6 дугаар хичээлийг нь үзье. Энэ удаагийн хичээл дээр болохоор бүгдээрээ давталт үзнэ. Буюу англиар for loop үзнэ. Тэгээ for loop гэдэг нь болохоор одоо юу гэж бичиж байгаа гэхээр for loop гэж байгаа шүү дээ. For loop гэж бичсэн. Энийг нь болохоор for loop гэж нэрлэдэг. За тэгээ for гэсэн одоо давталтыг үзнэ. Одоо эхний ээлжинд жишээлбэл би сайн уу гэдгийг 3 удаа принтлэе гэж бодъё. Зүгээр хамгийн эхний жишээгээр одоо сайн уу гэсэн үг ихтэй сайн уу гэсний үгийг болохоор би 3 удаа принтлэмээр байна. Тэгэх юм бол одоо би ингээ 3 удаа принт бичээд тэгээд явуулахад одоо ажилуулахад болол энийг сайн уу гэсэн үгийг бол 3 удаа надад принтлээд гаргаад ирлээ. Тэгэхээр энийг болохоор би одоо 3 удаа принтлэхийн тулд заавал ингээ 3 удаа бичих шаардлага байхгүй тий. Энд нь for loop гэсэн for гэсэн loop байдаг. In range жишээлбэл 3 удаа би одоо принтлэмээр байгаа учраас 3 гэж бичнэ. Тэгээд print гэдэг дээрээ би одоо сайн уу гэсэн үгийг принтлэх гэдэг байгаа тийм ээ. Сайн уу гэдэг ингээ гаргаад ирлээ. Ингэчээ. Энэ range гэж байх хэрэгтэй би түрүү бурууцсан байна. За тэгэхээр ингээд ингэчээр сайн уу гэдгийг бас 3 удаа принтлээд гаргаад ирлээ. Тэгэхээр ерөнхийдөө энэ одоо for гэдэг range нь болохоор одоо энэ range гэдэг нь болохоор ямар нэг юмны урт хэмжээс гэсэн үг байгаа. Одоо range гэхээр чи range тий ямар нэг юмны уртын хэмжээс ч юм уу гэсэн англи үг байгаа. Тэгээд одоо энэ range гэхээр энэ урттайгаар энэ үйлдэлийг хийнэ гэж ингэж өгчилж харжуулж болох юм. Тэгэхээр одоо range гэхэд 3 удаа гэж ингэж бангууд и гэхэд одоо дугаар нь байна гэсэн үг. Одоо 3 range 3-т гэж хэлэх юм бол одоо жишээлбэл яг 1 2 3 гэсэн дараалтаагаар гурлаа явна гэсэн үг. Тэгээд энэ range-д болвол би андараг болвол дандаа тооны утга байдаг. Range гэсэн юун дээр дандаа одоо тэд гэсэн тийм утгаанууд байдаг. Тэгээд тэрийг нь болохоор энэ range дээр байдаг байгаа. Тэгээд мэдээж бас өөр тавталтын хэлбэрийн иймэрхүү лупүүд байдаг. Тэрийг нь болохоор дараагийн хичээл дээр үзнэ. Энэ нь болохоор яг өнөөдөр болохоор бүгдээрээ яг for гэсэн range-ийг биш лупыг үзэж байгаа гэсэн үг. Тэгээд ерөнхийдөө энэ дотор бол ямар ч үйлдэл хийж болно те. Би жишээлбэл сайн уу гэхийн оронд зүгээр ийг нь өөрөө принтлж болно. Одоо и гэсэн үг тоо байгаа шүү дээ те. Энэ тоо нь бол range 3-т гэхээр 1 2 3 гэсэн ийм үг тоо байгаа. Тэгэхээр би одоо жишээлбэл for ийг принтлж юм бол Python болохоор Python-ы дугаар бол ерөөсөө дандаа 0-аас эхэлдэг. Тийм учраас энэ 0-аас нь эхэлж байгаа. Тэгээд одоо range 3 гэж явлаа гэж бодоход яг 3 удаа явна. Гэхдээ Python-ы бүх дугаарууд дандаа 0-аас эхэлдэг учраас энэ эхлээд 0 гэдэг 1 2 гэдэг нийтдээ 3 удаа ингээд явсан байгаа. Тэгээ энийг бол Python дээр бол энийг бол дандаа санах хэрэгтэй. Python-ы дугаар нь болохоор 1-ээс эхэлдэг, дандаа 0-аас эхэлдэг. Тийм учраас хэрвээ 1-ээс эхлэх шаардлагатай тоо байх юм бол энэ дээр зохицуулна гэсэн. Жишээлбэл би анханасаа нэг дээр би одоо 1-ээс эхлэж принтлэх хэрэгтэй энэ гэж яах юм бол би жишээлбэл ингэж хийнэ гэсэн үг. Тэгэх юм бол надаа 1 2 3 гэдэг принтлээд гаргадаг чинь. Яг тэгэхээр Python болохоор 0-ээс эхэлж таалдаг учраас. За тэгэхээр мэдээч энэ range гэсэн дотор юмдаа болохоор ямар нэгэн үйлдэл хийж болно. Гэхдээ тэр үйлдэл нь болохоор давталтын маягийн шин чанартай. Тэгээд тэрийг тэд удаа давтаж хийх шаардлагатай. Тийм шаардлагатай үйлдэлүүд байдаг болвол тэрийг энэ for range дотор тааруулж ингэж яах гэсэн үг. Тэгээд мэдээж би энэ дээр бол одоогийн байдлаар бүгдээрээ нэг хэдхэн үйлдэл үзсэн байгаа. Тэгээд яг одоо сургалтын журм одоо үүднээс яг өмнөх үдсэн хичээлүүдэд тулгуурлаж ингээд дараагийнх нь
аргуудаа нь орж байгаа учраас яг тэгээд тэрэн дээр би тааруулж байгаа одоо юу яаж байгаа. Тэрэн дээр одоо би ерөнхийдөө тааруулж ингэж хичээлээ дараагийнхаа хичээлийг орж байгаа. Жишээлбэл бүгдээр энэ дээр чи юу гэж авлаа? Одоо input гэж аасан шүү дээ, тий. Жишээлбэл print-ээс өөр ийм үйлдэл хийж болох юм бүгдээрээ input гэдэг юг яасан байгаа шүү дээ. Input гэсэн одоо нэг үйлдэлийг орсон байгаа. Input гэсэн энэ дээр нь болохоор би англиар одоо бичсэн. Ер нь Python үзэж байгаа бол тодорхой хэмжээгээр англиар суучгаа зүгээр enter something гэж байна. Тэ ямар нэг юм оруул гэл ямар нэг юм бич гэл тэгчээ. За би өнөөдөр бол ханаа төрсэн байгаа. Тэгээ тийм болохоор нэлээ жоохон хоолон бол өсөөгдсөн байж магадгүй. За тэгээ enter something гэдэг чи ямар нэг юм оруул гэдгэлээ тий. Тэгэнгүүт тэрийг нь болохоор print хийдэг. Тийм. Тийм одоо жишээлбэл энэ дээр you entered something гэдэг нь болохоор чи ямар нэг юм оруулсан байна гэж оруулна гэсэн үг. Тэгээд энийг нь болохоор 3 удаа давтна гэсэн үг. Одоо чи гараас нэг юм бичиж оруулаад тэгээд тэрийг нь болохоор тэр үйлдэлийг болохоор одоо 3 удаа давтаж хийх. Тэгээ гэх юм бол enter something гэж байна. Тэгээ эхнийх нь үйлдэл нь явагдаж байна. Тэгэнгүүт би одоо нэг юм тоо оруулж. Тэгэнгүүт you enter something. Дараагийнх нь 2 дахь удаага одоо enter something гэдэг ороод ирлээ. Тэгэнгүүт нь сайн уу гэдэг оруулж. Тэгээд enter something гэлээ. Тэгэнгүүт нь би өөрийнхөө нэрийг оруулж. Тэгэнгүүт бутаагаад prompt нь гараад ирлээ те гэдэг чинь энэ үйлдэл одоо дуусчихлаа гэсэн үг. Тэгээ энэ үйлдэлээ бүгдээр ингээд 3 удаа давтаад хийчихлээ гэсэн үг. Тийм байгаа. Тэгээд ерөнхийдөө одоо энэ for loop байлаа гэж бодоход заавал энэ нөгөө зай авдаг. Энэ нь болохоор Python дээр бол автоматар байгаа. Ерөнхийдөө тэгээд энэ автал нь одоо жишээлбэл энэ миний юу маус нь энэ курсор нь одоо жишээлбэл миний курсор нь болохоор энэ урталтаа яг форта зэрэгтэй байж байна. Тэгэнгүүт би for loop дээр болохоор заавал энэ тодорхой хэмжээний зай авчиж нөгөө нэг одоо for loop-тэй таарах үйлдэл хийдэг учраас би энэ tab дээр дарчна. Tab дээр дарчингууд яг хаанаас үйлдэл одоо хийж болох юм гараад ирнэ. Тэгээ би энэ юмнууд нь дуусаад ингээд гарчих юм бол би for loop-нээс гарчлаа гэсэн үг. Одоо энд байж байгаа юм бол for loop дотроо дахиад би юм хийн гэдэг юм бол би ингээд дахиад tab дээр дараад тэгээд одоо for loop дараагийн өөр ямар нэгэн таталтын чанартай үйлдэлүүд хийж болно гэсэн үг. Тэр нь болохоор тэр for loop дотор багтж байгаа юм нь болохоор яг одоо жишээлбэл range 3 байлаа гэж бодоход 3 удаа давтагдана л гэсэн үг. Тэгээд for loop-тэй давталтай одоо юунуудыг болохоор бас өөр нэгэн жишээнүүдийг болохоор дараа нь бүгдээрээ лист юм уу өөр нөгөө нэг Python-ы объектуудыг үзснийхэн дараа танилцах болно. За өнөөдөр сонссонд баярлалаа. Дараагийн хичээл хүртлээ баяр та.